За хөрөнгө оруулагч хүний 3 чанар. Нэгдүгürt FOMO байхгүй. За хөрөнгө оруулаад ингээ хөрөнгө оруулалтын зах зээл, мөнгөний зах зээл ингээ ажиллаад явж байхад янз бүрийн чимээ гарнаа, нойс гарнаа, янз бүрийн мэдээлэлүүд гарнаа. Янз бүрийн хүмүүс энэ тэндээс орж ирнэ. Ийм хувьцаа алж гин, ийм хувьцаа алж гин. Одоо яг ингээ тэ ийм курс байна, тийм курс байна. Энэ бүртгүүлэх юм бол маргааш яг аллаа. Ийм ETF байна, ийм компани хувьцаа байна, ийм бонд байна. Ийм хадгаламж байна. Янз бүрийн нойс орж байна. Янз бүрийн чимээ юм. За тэгээ тэрнээс гадна мэдээж өөр хүмүүс би тэндээс тийм ашиг олсон, тийм трейдинг гэж олсон, ингэж олсон, ийм ашиг олсон. Одоо ийм хувьцаа алаад байна, ийм хувьцаанаас би ийм ашиг олсон, ингэсэн гэдэг. Янз бүр юм гарч ирдэг. За тэгээд тэр болгонд нэг нь бас хоцрох гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхгүй байх хэрэгтэй. За хөрөнгө оруулагч бол тэрийг тоодоггүй, тэрийг энэ чихээр оруулаад энэгээрээ гаргадаг. Тийм одоо шин чанартай байх хэрэгтэй. За хэрэг дихгүй бол юм болгоныг ингээд сериусны хүлээж аваад юм болгоны араас хөөцөлдөөд юм болгоны араас одоо ингээд зурлаад явах юм бол хөрөнгө оруулалт бүтэхгүй, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж чадахгүй. За тийм болохоор найз чинь таньдаг хүн чинь найзгүй ямар нэгэн хүн ямар нэгэн хувьцаа аваад ямар нэгэн одоо хөрөнгө оруулалт хийгээд тэрнээс их ашиг олсон бол тэрийг тоохгүй байх хэрэгтэй. Тэрийг авч хэлцэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө бодлоор өөртөө таарсан тэр хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд урт хугацаанд зорилго гаргаад явах хэрэгтэй. За зорилго гаргаад явах хэрэгтэй гэснээс за урт хугацааны хөрөнгө оруулагчийн хоёр дахь шинж нь болохоор урт хугацааны зорилготой байдаг. За урт хугацааны зорилго гэж юу хэлээд байгаа юм гэхээр хөрөнгө оруулах байгаа бол урт хугацаанд бодох хэрэгтэй. Зөвхөн 2 сарын дараа ашиг болно биш. 2 жилийн дараа ашиг болно биш. 20 жилийн дараа, 30 жилийн дараа тийм урт хугацаатай зорилготой байх хэрэгтэй, бас стратегтэй байх хэрэгтэй. За ихэнх хүмүүс яадаг гэхээр за ер нь одоогийн 2-3 жилийн хугацаанд ямар хувьцаа авах гэдэг байна. Газ нэг тэнд нэг мөнгө хийгээд тэгээд жоох ихсгээр нь зарыг гэж боддог. За миний хувьд бол урт хугацааны хөрөнгө оруулагч. За урт хугацаанд боддог. За тэгээд хэрэг би нэг хувьцаанд хөрөнгө оруулаа, нэг ETF авлаа, хөрөнгө оруулаа гэхэд дор хаяж 10 жил хэрэглэхгүй мөнгө тийш оруулж байгаа гэсэн үг. За тэр маш чухал. Урт хугацааны стратеги байх хэрэгтэй. Урт хугацааны зорилго байх хэрэгтэй. За тэр зорилгондоо хүрэхийн тулд урт хугацаанд бодох хэрэгтэй. Урт хугацаанд төлөвлөх шаардлагатай байдаг. За ихэнх хүмүүс яадаг гэхээр казино орж байгаа юм шиг. Эсвэл одоо day trading хийгээд их ашиг олох гэж байгаа юм шиг урт хугацааны хөрөнгө оруулалтанд гэж хандаад байдаг. За day trading хийгээд ер нь трейдинг хийгээд 8 одоо арилжаа хийгээд ашиг олж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэрний одоо интернетд байгаа хүмүүсийн 98% нь хожигддог тэр тоглоомд хожигддог. За тийм болохоор урт хугацааны хөрөнгө оруулагч байхын тулд стратеги хэрэгтэй, урт хугацааны зорилго хэрэгтэй, ер нь урт хугацааны майндсет хэрэгтэй. За тэгээд доор хаяж 10 жил. За доор хаяж минимум 5 жил тэр мөнгөнд хүрэхгүй байх хэрэгтэй. Тэгээ 5 жилээс доош 2-3 жил болгоод тэг мөнгөө гаргаад авчих юм ямар ч ашиг байхгүй. За тэгээ зардалтай яваад дуусдаг. Тэгээд урт хугацааны хөрөнгө оруулагч бол одоо хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл одоо яаж савлж исэн стратегт үнж байх хэрэгтэй, зорилготой үнж байх хэрэгтэй. Тэгээ тэрнгүүрээ ажилтдаг хүн байдаг юм аа. За 3 дугаарт нь болонгууд урт хугацааны хөрөнгө оруулагч ямар шинж чанартай байдаг юм гэхээр юу ч болж исэн ингээд дүмбигээл байждаг. За манай Монгол ер нь эрчүүд одоо тийм манай аав маав нар ч юм уу тийм дүмбийс хүмүүс байдаг шүү дээ. За яг тийм байх хэрэгтэй. Ямар нэгэн Wall Street Journal ч юм уу, ямар нэгэн одоо банкны хөрөнгөний зах зээлийн мэрэгчлэлтэн ямар нэгэн одоо стратеги босруулдаг хөрөнгө оруулагч амар хөрөнгө оруулагч мөр янз бүрийн хүмүүс гарч ирнэ. Янз бүрийн одоо таамаг дэвшүүлнэ, янз бүрийн одоо анализ хийн, янз бүрийн тооцоо гаргаж ирнэ. За тэгээд тим хувьцаа ална, энэ хувьцаа ална гэж одоо тархиж эргүүлнэ. За тэрэнд дүмбигээ сууж байгаа хэрэгтэй. Юу ч болоогүй юм шиг. Над хамаагүй. Яагаад гэхээр урт хугацааны зорилготой, урт хугацааны стратегтэй, урт хугацааны хөрөнгө оруулагч болохоор өнөө маргаашийн 1-2%-ийн одоо хөрөнгөний зах зээлийн хэлбэлцэл бол надад хамаагүй. Би тэрэнд хуурдахгүй. Би тэрэнд нэх айхтар санаа зовхгүй. За хамгийн гол нь урт хугацааны хөрөнгө оруулагч одоо түрүү хэлсэнчлэн 5-10 жил хэрэггүй мөнгө тийш оруулах хэрэгтэй. За хэрэггүй мөнгө тийш оруулж иж урт хугацааны одоо үр шим ашгаа хүртдэг байгаа. Одоо тийм Wall Street Journal ч юм уу ямар нэгэн одоо санхүүгийн мэдээллийг ер нь би бол үздэг би өөрөө. За тэд нэр яагаад тийм мэдээлэл бэлтгэж гаргадаг вэ гэхээр тэнгэр мөнгө олж идэг тийм
одоо медиа одоо тийм компаниуд үүдэг. Янз бүрийн дэлхийн дахинд болж байгаа юмыг одоо хөрөнгөний зах зээл, дэлхийн зах зээл, эдийн засагтай холбож тийм мэдээлэл бэлтгэдэг. За тэр мэдээлэлээ худалддаг. За тэр мэдээллээр дамжуулж хүмүүст нөлөөлдөг. За тэгээд тэр хүмүүс нөлөөсөн хүмүүс мэдээж паниктаж одоо хөрөнгөө зарна. Одоо хөрөнгө оруулах юм уу, эсвэл болоог багтан татчих гаргаж авах юм уу те. Тэгэж мөнгө алддаг байгаа. Тийм учраас урт хугацааны одоо хөрөнгө оруулагч бол дүнбийгэд байж гин фомогоос айхгүй. За гуравдугаар нь болохоор урт хугацааны зорилготой мэдээж зорилготой байж иж тэр зорилгондоо хүрэхин тулд ямар нэг юм хийн. За тэгээд ер нь бол урт хугацаанд хөрөнгө оруулна гэдэг нь тэр хөрөнгө оруулчаад ер нь тэгээд 10 жил мартахыг хэлээд байгаа. Ерөөсөө лаг амархан. Тогтмол одоо сар болгон хөрөнгө орууллаа. Тэгээд тэрийг ерөөсөө ингээ харахгүй. Одоо тэр хөрөнгө оруулсан платформ ч юм уу банкныхаа одоо пассвордыг мартаад ч юм уу эсвэл нэг газар ингээд нуугаад цифэндээ хийгээд тэгээд 10 жил мартчих. Тэгээд өөрөө явж илэг. 10 жилийн дараа, 5 жилийн дараа, 15 жилийн дараа, 24 жилийн дараа нөгөө аккаунт онгойлгож үзэхээр гівэнд амар баян болсон хүмүүс мэддэг гэж байгаа. За би бол өөрөө яг аккаунт руу нэг орж үзээд байдгүй. За 3 сард нэг орно. Ер нь яаж хийж доошлж гинүү, дээшлж гинүү. За доошлоход бол би их сандрахгүй. Яагаад тэр урт хугацааны одоо стратегтэй урт хугацаанд хөрөнгө оруулж байгаа учраас надад бол нэг сонирн биш. Доошлж байгаа юм чинь дээшлэл таараа. За дээшлж байгаа юм чинь бас унжил таараа. За нэг амар дээшлэл 20-30% ингээл дээшлэл бас нэг хайхтар паникт орохгүй шүү. Ер нь дээшлж байна. Дээшлж сайн л байна. За тэгээд сар болгон мэдээж тогтмол хөрөнгө оруулдаг байгаа. Тогтмол ETF авдаг байгаа. Тэгээд хамгийн гол хөрөнгө оруулах юм юу вэ гэхээр ерөөс энэ ойлгох хэрэгтэй. Би яагаад хөрөнгө оруулах гэж байгаа? Энэ мөнгө надад хэрэгтэй юм хэрэггүй юм уу? Тэ? Сүүлийн 10 жил би энэ мөнгөнд хүрэхгүй байх уу? Яах уу? Ямар зорилгоор ер нь хөрөнгө оруулах байгаа гэдэг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэрийг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд урт хугацааны одоо стратеги гаргаад тэгээд хөрөнгө оруулах юм бол амархан. За тэгээд хөрөнгө оруулалтын платформуд хаасаагүй байгаа. Interactive Brokers гэдэг дэлхийн хаанаас ч ямар ч бичиг баримтаар манай монголчууд ч гэсэн өөрсдийнхөө пассвортаар гэрээ хаягаар бүртгүүлээд хөрөнгө оруулж болно. За одоо нэг Солонгост манай нэг дүү байдгийн Батбаяр гэдэг нэг дүү байгаа. За тэр дүү бол Interactive миний зөвснөр Interactive Brokers аккаунт нээсэн монгол бичиг баримтаараа Солонгост ажилладаг тийм ганц би. Тэгээд сар болгон тогтмол хөрөнгө оруулалт явж гин. Тэгээд иймэрхүү юм сонсохоор айгу надад урам зориг өгдөг. Тэгээд би нэг ганцаараа ингээл хөрөнгө оруулалт яваад байгаа юм шиг биш. Хамгийн гол нь өөр хүмүүс бас те чам шиг, тань шиг, бид нар шиг хүмүүс бас ингээд энд тэндгүү хөрөнгө оруулалт явж идэг юм аа. Зөвхөн монголчууд биш. Тийм болохоор хамгийн гол нь эхлэн чухал үүдэг хідэн ч төгрөгтэй байсан хамаагүй ямар ч бүтээгдэхүүн авсан хамаагүй эхлэн чухал. Тэгээ эхлээд явж байхад нь замдаа тэр чинь сурдаг юм аа. Замдаа тэр чинь сайжрд юм байгаа гэдэг шиг те. Тэгээ сайжраад явнаа. За тэгэд хөрөнгө оруулагчийн 3 шин чанар. Нэгдүгээрт нь FOMO байхгүй, хоёрдугаарт нь урт хугацааны зорилготой, стратегтэй, гуравдугаарт нь дүнбийгээ сууж гин. Хөрөнгө оруулаад мартчих. За энэ хүртэл та бүхэнд хамт байсандаа баярлалаа. Ингээд дараа уулзлаа. Түр. Чао. Хөрөнгө оруулж эхлэрэй.